Монгол улсын хэмжээд нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон өвчин нь зүрх судасны өвчин тэр дундаа зүрхний шигдээс дараа нь хорт хавдар болж байгаа юм а. Тийм ч учраас нийслэлийн эрүүл мэндийн хүнсний аюулгүй байдлын байнгын хороонд санал оруулан эх оны 4 сараас эхлэн Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа. Хоолны газруудын зэсэнд өөрчлөлт оруулахар болжээ. Ингэхдээ 1-5 хоолнд агуулгадж байгаа калори илчлэг, өөх тус, нүүрс ус гэд мөн хоолнд орж байгаа таранс тус, давсны хэмжээг гэсэн ил хэрэглэгчдэд ил болгохоор болжээ. Учир нь дээр дурдсанчлан зүрх судасны өвчин, цус харуулт, хит таргалалт зэргээс болж нас баралт их байсаар байгаа юм. Мөн эдгээр өвчлөл хоол тэжээлийн зохисгүй хэрэглээ буруу хооллол амьдралын буруу хэм маягаас болж байгаа юм а. Одоо насан турш монгол хүний нэг 50-60% нь бол жингийн илүүдэлтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр үүнийг багасгахын тулд бид нар бас нэг хоолны дэглэмдээр онцгой анхаарах хэрэгтэй болчиход байгаа юм. Тэгээ ард иргэдийн зүгээс хоолны дэглэмдээ анхаарах гэхээр зэрэг мэдээлэл нь бас хангалттай биш байгаа. Жишээлбэл одоо нэг хоолны газар ороод өнөөдөр нэг 600 калорийн хоол идчихье гэхээр зэрэг ямар калорийн хоол өгж байгаа нь бүү мэд. Хэр зэрэг илчлэгтэй хоол өгж байгаа нь бүү мэд. Доторх тосных нь хэмжээ ч гэсэн бүү мэд. Яг гоо зургнаас хараад нэг юм таагаад иддэг. Гэтэл цаана нь бол маш хэмжээний тостой ч юм уу, маш хэмжээний давстай ч юм уу ийм хоол идээд идэг. Үүнтэй холбоотойгоор энэ зүрх судасны өвчнийг бууруулах ийм зорилготойгоор Улаанбаатар хотын одоо нийтийн хоолны газар, ресторан, баарнууд бол энэ хоолны зэсэнд өөрчлөлт оруулнаа. Иймдхүүн өдөрт хэдий хэмжээний хоол идэх ямар илчлэгтэй байх зэрэгээ өөрөө мэддэг байх хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн энэхүү арга хэмжээ нь хувийн хөвшлийнхэн болоод үйлчлэгээний газруудад төдийлөн дарамт болохгүй. Мөн түүнчлэн шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрдэмтэн багш нар 1-5 хоолны калорийг аль хэдийн батлаад гаргачихсан учраас тийм ч их асуудал үүсэхгүй гэлээ. Харин эх 4 сараас эхлэх энэ үйлчилгээг хэрэглэгчдэд хүрч байгаа эсхийг мэргэжлийн хэлтийн газраас хяналт тавин ажиллана гэдгийг дуулгалаа. Өдрийн тойлд уян мэдээллээ.